За хөтөлбөртэй хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийнхын зочныг та бүхэнд танилцуулъя. Анх ухааны доктор профессор Наран Чимгийн өглөө өргөдөө ирсэн. Сайхан амарсан өглөөний мэнд. Өглөөний мэндээ сайхан. Баярлалаа бидний урилга хүлээж авсанд. За бид өнөөдөр хандлагын талаар ярилцах болно. Ер нь хандлага гэдэг ойлголтыг та эзэнээс судалж эхэлсэн бэ? За бүр яривал мэдээж хүүхэд тахасаа тий ээж аав эмээ өвөө гудамжинд явж байгаа хүмүүс тухайн үеийн багш нар бол жинхэнэ үлгэрлэгч хүмүүс байлаа. Тэгээд тэндээс нэг л мэдхээс сурцсан байсан. Дараа нь Оросд сургуульд 6 жил хүүхдийн эмч болохдоо бас тэндээс яг хандлага гэж яриаггүй ч гэсэндээ тэд нар бүр биднэрт мэдрүүлж ийснийг дараа нь хожим хонь мэдсэн. Ингээд дүүргийн хүүхдийн эмнэлэгт хуваарлагдаад 10 жил хүүхдийн эмчээр ажиллаж байхдаа бас эргээд амийн аварцсан мөртлөө ард эргэж жоохон тийм сэтгэл дундуур байгаа нь юу юм болоо гэд санаандгүй нэг гадаадын нэг өгүүлэл олж харахад мэдлэг, чадвар, хандлага гэж үг байсан. Энэ манай хуулинд байдаг юм уу, бичиг баримтанд байдаг юм уу гэ үздэл хандлага гэж үг аахгүй оронд нь дадал гэж үг байсан. Яг энэ үеэс л эхэлсэн дээ. Ааха. Яг нөгөө үйлчлэгээ үзүүлнэ гэдэг нэг талаараа шууд үр дүнг үзүүлж байгаа ч гэсэн тэр хүн хоорондын харилцааны хандлага их чухал байгаа даа шүү дээ. Тэгвэл яг үүнийг өнөөгийн нийгэмд бид яагаад илүү авч үзэх хэрэгтэй байгаад байна гэдэг дээр харьяахгүй. 2023 онд эрүүл мэндийн яамны санаачлагаар эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага эмээс 70 14 2023 гэсэн улсын стандарт батлагдсан. Манай салбарын эмч мэрэгчлэнүүд бол их чадварлаг болжээ. Тоног төхөөрөмж нэмэгдэжээ, байшин барилгатай болжээ. Гэхдээ яагаад ард иргэд сэтгэл дундуур байгаа эрүүл мэндийн салбарын үйлчилгээ авах та гэд үйлчилгээ гэдэг ойлголтыг оруулаад энэ стандарт дотор бид нар хандлага, харилцаа бүгдийг оруулсан. Тэгэхээр бол хүн өөрөө эдгэрэх процесс нөгөө сэжгээр өвдөж гэдэг шиг тий сэтгэл амруул гэдэг шиг, амны бэлгээс гэдэг шиг 50% нь тусламж үзүүлж байгаа, үйлчлэгээ үзүүлж байгаа эм сэвлэгчийн тэр эерэг хандлага харилцаанаас хамаардаг учраас энэ хүндэхгүй байхын аргагүй сэдв. Тийм байна. Шинэ үг, шинэ ойлголт, шинэ ухтун ярихаар хүмүүс их гайхжүүлж авдаг штеп. Ер нь таныг яг ингээд ярьж эхэлж байгаад хүмүүс яаж хүлээж авч ирсэн бэ? Мэдээж манайх бол яг хөө тэр үед бол нөгөө ёс зүй, этика буюу ёс зүй, мэрэгжлийн ёс зүй, деонтологи буюу үүрэг хариуцлага гэдэг хичээлийг багш нар үеийн үед бэлтжижсэн. Яг хандлага гэдэг үгийг хурлаар хилцүүлээл ингээд ийм үг байх ёсгүй чи ямар сонио үг вэ гэл ингэдэг гэсэн тий. Тэгээ судлаад байхад бол боловсролын хэлэнд хандлага гэж орох хэрэгтэй юм байна. Тэгээ хандлагаар дамжуулаад ёс суртахуун, харилцаа, мэрэгжлийн ёс зүй, зан үйл, бодол гэ бүгдийг заана. Ард иргэд маань хандлага гэдэг үгийг сэтгэл гэж хэлдэг байсан юм байна. Ээж аав эмээ өвөө нь аяг шаазан жоохон дутуу угаагаад инхээр юундаа уурлаадаа сэтгэл гаргаач, наад ажилдаа сэтгэл гаргаач гэд харин энийг заахын тулд боловсролын салбарт оруулж ирэхийн тулд энэ үг орж ирсэн. Мэдээж маш олон жилиг тулсан байгаа эцтэй те. Сургууль төгсөж ирснээс хойш 40 жил болчихлоо шүү дээ те. Одоо бол юм болгон дээр л хандлага тий. Ерөөсөө шууд хамгийн зөв гэдэг. Таны бас үйл ажиллагаа үр дүнгээ өгсөн. Анх шинэ ухааны их сургууль дээр хүртэл тэнхэн байгуулагдсан байна. Энэ талаар та бас ярихгүй. За энэ тэнхэн байгууллага гэдэг маш олон жилийн түүх гэдэг те. Анх бол сургуульд 96 онд ирсэн хойно хандлага гэдэг үгийг ганцхан цагийн лекц унших эрхтэй байлаа. 2 цаг болголоо, дадлага болголоо. Ингээл заасаар, ярьсаар, бичсээр агаад 2016 онд эмзүү бие хамгаалахын сургуулийн хажууд харилцааны ур чадрын тэнхэн гэсэн бие даасан тэнхэн болсон. Нэгдүгээр курсын оюутнууд хөөрхөн штэ цагаан халаатай өмсөл яг ардын эмчиг айгуу гоё орж ирдэг байхгүй юу? Мундаг эмч болно, би хүнд туслана гэд тэгээд яг хичээл заахад нөгөө хандлагын мэдлэггүй бол цаашаа явахгүй. Баруун гарын дүрмээр яаж явах юм, ахмад настай хүмүүсээ яаж өгдөх юм, яаж хажууд нь суух юм гэд нөгөө хүн байхыг манай тэнхэм 1-р курсэнд заагаад 2-р курсэнд даралт үзэх тариа тарилгыг манай тэнхэм бас хариуцдаг үйлдвэрлэлийн дадлага. Зүгээр л огт дуурахгүй нэг ингэж гарын татал даралтыг үзэж болохгүй. Яадвал цагаан халаадны даралт гэж яддаг байхгүй юу? Одоо ялангуяа онгоцны нисгэгч нар дээр тохиолддог штеп. Тэр хүнээ үзэж байгаа юмч халаатаа тайлж үзэхгүй нөгөө хүн чинь даралт ихсчүүл нислэгт гаргахгүй гэд даралт нь ихсчдэг байна. Тэгэхээр айгуу тийм сэтгэлтэй шууд холбоотой байгаа. Тийм байна. Сэтгэл зүйтэй шууд холбогдож байна. Тэгвэл таны хувьд ер нь хандлага гэдгийг маш товчхоноор тайлбарлавал юу гэж тайлбарлах вэ? Ердөө л энэ сэтгэл
чин сэтгэл гэж хэлэх гээд байна. Бүх юмдаа чин сэтгэлээрээ. Тэгээд бас бид нар ингээд ном зохиолоо бичгтээ эрүүл мэндтэй холбодог. Одоо эрүүл хүн сайхан харилцдаг. Хэрвээ би одоо өнөөдөр ингээд дутуу нойртой эсвэл нэг гэр оронд хүн асуудалтай бол би хизээж эргээр хандаж сайхан харилцахгүй учраас эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаагийнхаа хот эрүүл мэндтэй холбож байгаа. Тэгэхээр яг одоо би өөрийгөө бас өөрчлөөд насан туршдаа өөрчилж штэ тий. Хамгийн чухал юм бол ердөө би өөрөө эрүүл ээжэж энэ хандлага гэдэг түгээх юм байна гэд эрүүл мэнд 7 зүйлээс хамаардаг гэдэг энэ номдо бичсэн байна. Бүр лекцэк хараар оруулсан байна. Ерөөсө хандлагыг судлаад ялангуяа эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа тэдгээр хүмүүсийн бас энэ хандлага ямар төвшөнд гараад байгаа ерөөсө амьдралын чанар бүхэл зүйлтэй яригдах нь. За энэ номныхоо тухай хэдүүлээ бас ярилцтэй. Анхны хэвлэл нь тэнд харагдаж байна. За сүүл хэвлэл нь бидний гарт байна. Тийм. Түрүүнд хийсэн нөгөө Америкт 2006-7 онд суралцж байхад миний жижигхэн төсөл ич гэдэг нь анагаахын сургалтын хөтөлбөрт хандлага гэдэг үгийг нутагшуулах гэдэг ийм төслийн нэр нь байсан. Тэгээ эхлээд мэдээж хандлага гэдэг үгийг тэр профессор багш нарт ойлгуулахд хэцүү байсан л да. Танах хүн үзэж байгаа дуцаар ярьдгаа хүн үзэж хахад гаднаас хүн орж ирдгээ ямар сони ингээд нөгөө манайд ч нөгөө стандарт нь тийм байсан. Тэгээ ярьж агаад энэ үгээ бичээд тэгээд 1 жил даалгавар аваад дараа нь нөгөө төслөө хамгаалахаар ороход нь энэ номоо бичсэн байгаа хандлагын ид шид гэдэг энэ 2007 оны энэ номоо. Тэгээд энэ номон дээр номын маань олон мэрэгчлүүд маань аваад бүр зарим аймагт очих энэ номонд тасахаар айгүй зузаан болцсон. Тэгээд энэ номоо дахиж шинжлэх болсон шалтгаан нь өнгөрсөн жил Орбисын шугамар одоо нүдний эмч нартай 3 залуухан сайхан эмчтэй энэтхэг улсын харилцааны ур чадрын сургууль дээр институт дээр 10 хоног суралцах боломж олдоод ярьж байгаа юм болгоно яг өвөг дэмдийн сургаал гэсэн баг. Монголын тухай яриад байгаа юм шиг. Тэгээд бас нэг 30 жилийн туршлага байсан учраас шууд хурж ирээл онгод орол энэ номоо бичсэн дээ. Энэ бол 2 дахь хэвлэл нь гэсэн. Хандлагын ид шид. За би гарчиг агуулгаас нь бас хальтаа харуулъя гэж бодлоо. За ер нь энэ номон дээр сэтгэл зүй гэсэн зүйл маш их агуулгадж байна. Сэтгэл зүй яг энэ тэмцэртэй байхад бас нөлөөлж байгаа хүчин зүйл гэж бичсэн байна. Та өөрөө анаахын салбарын хүн шүү дээ, тий. Тэгвэл сэтгэл зүйг бас давхар судлах хэрэг гарсан байх нэ дээ. Би хүүхдийн эмчээр Ленинградын хүүхдийн эмчийн дээд сургууль бол зөвхөн хүүхдийн эмчээр 6 жил бэлддэг байсан. Тэгээд манай багш нарын биднэрт бүр ингээд сэтгэл зүрхэнд мэдрүүлсэн юм нь хүүхдийг одоо асарч сувилж байгаа ээж аав нь тайван байх хэрэгтэй. Эмээ өвгийн тайвшруул гэдэг нь нэг талаасаа сэтгэл зүг заагаа явцсан байгаа. Тэгээд яг тийм хүүхдийн эмчээр 10 жил ингээд үргийн эмнэлэг сэхэн тасагт ажиллаж байхад заримдаа ингээд тайван амгалан байсан үний өөхөд хүнд мөртлөө яандаа гэхэд эдгэрээ гарчдаг. Гэтэл гайгүй орж ирсэн өөхөд тийм ч юм болохгүй эмч нар та нар гэсэн үгтнийг л муудаад байдаг байхгүй. Тэгэхээр л нөгөө түрүү чи ярьсан эмийн шинжилгээнд плацебо гэж байдаг. Эмийн чинь 50% сэтгэл шүү. Тэгээ би эмч сувилагчтай юу ч ярьдаггүй гэхээр та нар плацебо амьд эмч сувилагч болооч. Энэ л эмчд үзүүлээ. Тэгээ тэр эмч нөх үзэхгүй хахад эдгрээд гардаг эмээ өнөр зөндөө байгаа шүү. Тэгэхээр манай салбарт мөн чухал байгаа. Тийм. Хүн гэдэг яалтчгүй сэтгэлийн амьтан. Тийм. Тэр олон жилийн өмнө хандлагын ид шидийг тайлбарлаад өөрөө судлаад хүмүүст түгээгээд явж байсан тий. Одоо харин энэ хандлага тийм ээ энэ ойлголт Монгол улсад ер нь энэ эрүүл мэндийн салбарт хэрхэн яаж өөрчлөгдсөн байна, ямар гоё сайхан давуу талууд гарсан байна. Манай профессор багш нар яг энийг ярилцдаг байхгүй энийгээд нараа чи анх орж ирэхэд би чиний түүхийг мэднэ хурал дээр загнуулаад нүүр чи улаагаад л ийм үг ахгүй гэдээсэн өнөөдөр бүгдээрээ бүр төр заскаараа ярьдаг болсон юм биш үү гэл те чи энийгээ сурталчлаач гэд тэгээд хоёрдоорт одоо нэгдүгээр курс ингээд заагаад хүн хэлхээс наашгүй учраас иргэдээс ингээд ярилцахаар залуу эмч нар яг энэ хичээлийг үзсэн хүмүүс шал өөр агааг хараад бас бид нар өөртөө ингээд оноо өгөөд нь штэ нөгөөдөл чинь нөгөө нэг хүн хэлхээс наашгүй 3 сарын хичээл явагддаг байхгүй. Тэгээд дараа нь дадлага хийн. Тэгээд сайн байна гин залуу эмч нар чи ямар гоё олчаав энэ сувилагч нар мундаг гэхээр энэ л миний шагнал юм биш үү. Тийм байна. Яалтчгүй эрэг хандлага гэдэг бол тэр зөв хүмүүжил, зөв боловсрол, зөв нийгэм гэд маш олон зүйлийг тодорхойлох байх. Хандлагын ид шидийг Монгол түмэндээ эрүүл мэндийн салбарынхандаа түгээж аваа таны ажил амжилт хүсье. Бидний урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. Маш баярлалаа.